Сайн байцгаана уу? Retro Station-д тавтай морил. За бидний энэ удаа гаргаж байгаа одоо цоо шинхэн нэвтрүүлэг анхныхаа дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Энэ бол Quizcast 7 хоног болгоны Улаанбаатар хотод зохиогддог хамгийн том асуулт хариултын ивент Quiz Night-ийн багийнхны зүгээс за quizийн бас байнгын оролцдог сонирхдаг quizчин залуучуудтайгаа хамтдаа энэ хөө нэвтрүүлгийг хийж эхлүүлж байгаа. За манай хамгийн анхны дугаарын зочдоор за Quiz Night event-ийн хай 6 багийн гишүүн Гүнжин лам Гүнжээ хүрэлц ирсэн байна. За мөн Асаа багийн бас хамгийн анхны гишүүдийн нэг болох Ябра буюу Баярбат маань хүрэлц ирсэн байна. За сайн бацгаана уу. Сайн байна уу? Урилга хүлээж авсанд баярлалаа. За урьсанд баярлалаа. Ингээд quizийнхаа хамт олон community-гээ төлөөлөөд анхны дугаарт нь орж оролцож байгаадаа баяртай байна. Манай хүлээн авч сонсож байгаа хүмүүстээ баярлалаа. Тийм бүгдээрэнд минь тэгээд хамгийн ихний дугаартаа бас урьж оролцуулсан Микодо дэлгөөндөө тэгээд Кузийнхаа одоо хамт олондоо баярлалаа гэж хэлье. Энэ бол бас нэр төрийн хэрэг байлаа. Баярлалаа. За тэгээд энэхүү Quizcast нэвтрүүлгийг маань одоо quizing ерөнхий хөтлөгч Мико миний бий болон за quiz master Дүлгөө Дөг маань бас ингээд хамтдаа хөтлөн авч явна. Тэгээд цаашдаа бид хоёр бол бас ингээд зочдоо дандаа хоёр өөр одоо багуудаас хүмүүсийг уурж ээлжилж оролцуулаад ингээд гоё сонирхолтой quizийнхаа талаар сонирхолтой бас асуултуудыг асуугаад явъя гэсэн ярилцаад явъя гэсэн юм хүсэлтэд эхлүүлж байна. За Quiz Night event ер нь хамгийн анх орсон яаж оролцсон бэ гэдэг түүхээсээ бүгдээрээ яриад эхлүүл. За Гүнжээ. За би болохоор одоо яг санджаар 2017 онд байхгүй юу? Тэгээд манай багийн одоо хамгийн анхны гишүүдийн нэг миний найз Мэндэ над руу нэг өдөр бичээд тэгээд манер болохоор яг тэрний өмнөх нь нөгөө нэг Тайванд сурах гэж явчаад ирсэн байсан юм лээ. Тэгээд би ч нэг мэдээг байсан чи Нээс нэрсэн тэгээ энд нэг юм quiz гэдэг нэг юм болох гээд байна. Чи орох уу манай багт орчооч юм бас нэг эмхтэй юм уу хэрэгтэй ингээд. Тэгэхээр нөгөө за тэгээл та сонирхын яад идэв ингээд. Тэгээд би болохоор нөгөө нэг анх санаж байгаа дэр Novotel-ийн бир хаус болж исэн гэж бодоодсэн чи үгүй Крон дээр байсан юм тийм цирк. Тийм циркийн тий циркийн дор Крон хаус гэдэг нэг бир хаус исэн. Тэгээ тэн дээр анх очсон. Тэгээд тухайн үед бол яг манай бас ерөөхдөө л дандаа бид нар анх найзуудаар орж исэн. Тэгээд найзуудаараа ороод ингээд сонирхоол ямар хөө идэв ингээл. Тэгээд тэрний яг одоо миний хамгийн сайн санаж байгаагаар ягаад 17 он гэхээр би нөө жирэмсэн байсан байхгүй тухай хүүхдээ гарах га. Тэгэхээр жирэмсэн байхдаа нэг аврагуудын аврагт ороод төрүүлжсэн. Тэгэл хүүхдээ төрүүлээл нэг хэдэн сар завсарлал буцаал ажилдаа ороод тэгэл ер нь тэгэл бараг тасралтгүй орсон баха. Тэгээд тэрнээс жоош одоо Крон дээр байсан, Novotel дээр байсан. Тэгээд CNC болсон. Тэр дунд нөгөө UG тий? UG дээр нэг үлрэлсэн. Тэгээд одоо Улаанбаатар. Улаанбаатар дээр ч болж байна тий. Тэгээ одоо бид нэр Баянгол дээрээ сайхан төвхнөд багшиг байна тий. Тэгэхээр одоо миний түүх бол 17 оноос хойш. Тий, угаасаа яг цирк дээр хийж эхэлсэн бол 17 он баггүй юу тий. Тий. За танаа багийн хувьд Тий, миний хувьд бас Гүнжэтэй ойролцоо 17 онд бас гаднаас ирээд 100 зугаалаад явж байгаад найзууд хамт оролцъё гээ. Тэгэл эхэлжсэн Sky Web гэдэг баг байсан. Тэнгэрийн тэр үед тэр үед болохоор Асаа биш. Асаа байгаагүй. Тэр Асаа чи сүүлд тий. 3 гэдэг бас нэг юм найзуудын бүлэг байсан. Тэр найзуудтайгаа орж байгаа. Тэгээд хоёр баг нэгдээд тэр ингээд Асаа шөр юу. Асаа гэдэг баг үүссэн. Цирк ч өөрөө асаа байсан л та. Асаа цирк байсан тий. Тэгээ нэг хэсэг чи асаа 1 2 3 гэд бүр зэрэг 3 баг ордог. Ковидоос болоод баг хуваагдах шаардлага болсон шүү дээ. Нөгөө тэг 6 байжгаад 4 болгоод буцаж ивент хийж эхлэх гээд. Тийм. Нэг хэсэг нэг тий. Тэгэхэд тэр чин багийг аваач хуваагаад. Одоо энэ өдөршгөө Жулиа чин бас Ромео болж гарч ирэх бас нэг үндсэн тэрээс тэндээс тавигдсан байна. Ер нь гэхдээ түүхээ бодоход аль нь нөгөө яг одоо манай UB Quiz Night эхлэхээс өмнө орж ирсэн юм шүү дээ. Гэтэ тэр үед Крон дээр бол Мико би хөтэлдэг байсан. Гэтэ яг UB Quiz Night-аар бол байгаагүй. Quiz Master нь өөр байсан. Одоо тэгжээж би бол оролцож байлаа шүү дээ. Тэгэхэд чинь. Чи ордог байсан юм уу? Анхны шүн гэдэг баг байсан шүү. Гэтэ бас анхны шүн. Тэгээд бүр хамгийн анх тэр чинь нөгөө Крон дээр 17 оны 1 сарын 26-нд хамгийн анхны ивент болж байгаа байхгүй. Тэгэхэд 12 баг оролцсны нэг дээр нь манай найзууд ирээд манай өглөөний клубийнх ингээд
хин чин дүлгөөн чин Никог дэмжиж очингоо төрүүлжлээ хамгийн анхны ивент төрүүлээд тэгээд нэг хэсэг орж явж байгаад болцоогоод инээд дараа нь дүлгөөн чи өөр залуучуудаа нийлээ анхны шүн гэдэг баг. Анхны шөнийн гудамж гэдэг баг байж байгаа гэснээр заа зүгээр анхны шөнөөр явж байгаа. Хэдүүлээ инхөө ёо баахан багууд яриад тэгэхээр нөгөө community-гаас гадна хүмүүс бол ойлгохгүй. Ингээд яг хэдэн оноос ямар хэмжээтэй эхлээд юу болж байгаад микро хөтлөө цаашаа яаж одоо ингэж дэлгэрж явсан талаар хэлээд яриа. Яг зөв. Минь бас би мэдэхгүй юм байна. Жишээл дүлгөөнийг оролцогч байсныг гэдэг мэдэхгүй те. Тэгэхээр хизэнээс чи бас quiz master болмоор санагдсан юм. Тий, тэр түүх чинь бас айгүй бас яриул айгүй их юм болно л доо. За хамгийн анх ингэсэн юм. Надад санал тавьсан юм аа нэг найз. Одоо бид нар club coworking гэдэг офс шеэрлдэг юунд суудаг байсан чинь Мико манай энд нэг юм болох гээд байна. Чи хөтлөх үү гэд. Юу юм гэсэн чи юм асуулт хариултын үдэш гэдэг нэртэй. Тэгээд чи монголоор орчуулаад крон асуулт хариултын үдэш гэдэг. Ерөөсө quiz гэдэг үг байгаа гэж. Quiz гэдэг нэр бол байдгүйс. Асуулт хариулт. Тэгээд би яваад очисон чинь манай тэр нэг дуудсан найз маань нэг гадаад хүнтэй хамт суудсан. Тэгээд надаа ингэж ярьж өгчсэн байхгүй. За ийм юм болноо. Тийм. Тэгээд ийм юм болно. Энэ нөөрэ тэдүү ихтэй ийм асуултууд байна. За тэгээд хөтлөгч бол ингэж хөтлөх хэрэгтэй гэл нөгөө нэг англи залууч амар гоё надад нүдэнд харагдлаа ярьж өгч байгаа. Тэгснэ чи энийг хийж чадах уу гэхээр би ер нь болох юм шиг байна хийж үзье гэл. Тэгэл окей гэд явж үзэхээр болоо. Тэгээд тэднийх чи бүр ингээд аягүй сайн бэлдэж чаад нэг баг дээдлэн 6 гишүүнтэйгээр за тэгээд 4 үе тоглодог байсан шүү дээ. Нэг үе нь 10 асуулттай байсан. Хуучин бол. Тэгээд бага бүрдүүлээд мөнгөө төлөөд ирж оролцдог. Тэгэн гутлаа хамгийн анхны ивент дээр 12 баг ирж ороод тэгээд 12 багаас чинь нэг нь төрүүлээд төрүүлсэндээ шагналын мөнгө өгөөд юм шилжиж явах цом ориглон даарсан тэр өгдөг. Тийм. Тэгэн гутлаа юус асуултанд хариулна. Тэгээд ямар ч сэдвийн асуулт ирж магадгүй тийм л ивент байсан. Тэгээд би хөтлж үзсэн. Тэгэн гутлаа миний нөгөө нэг юм official бөгөөд бас нөгөө нэг юм жоохон үе нэг юм илүүдтэй юм ярьдаг энэ хоёрыг нэг балансаар болсон юм шиг байна. Тэгээд бид нэлээ болж ийн бүгдээрээ хамтарч ингэж явъя гэдэг. Тэгээд крон дээр чинь би хөтлж эхлээд event ер нь хүмүүс төрж эхлээд тэр чинь нэг хагас жилийн дотор 40 гаруй баг ордог болсон байсан. Тэгээд хамгийн ихтэй нэг 52 баг орж ирсэн. 53 тий. Тэр нөгөө нэг дээд давхартай тий тэр чинь 2 давхартай. Тийм шүү дээ. Дараа нь нэг заримдаа ч багтахгүй 2 давхартай ширээ. Тий. Тэгээд 2 давхарт ингээд зургатууд байдаг. Академик хөтлөгчийн ярьж байгаа сонсогддог юм нэг нэвт болохоор. Тэгтээ бас асуулт нь англиар байсан тий. Одоо санах нь. Англиар давхар гардаг. Дээр англиар гардаг. Тий. Мико монголоор уншдаг. Тийм. Тэнгүүч яг нөгөө орчуулгатанаас харьцуулах боломжтой байсан. Тийм байсан тий. Гэхдээ хэцүү юм байсан яг тэгэхэд бол. Яг надад зүгээр яг хувьд төрдөг байсан асуудал нь юу гэхээр асуултыг одоо зохиосон quiz master өөр үдэнд байдаггүй, хөвчлэн байдаггүй. Асуух тодруулах хамарч боломжгүй. Тэнгүүтээ нөгөө яг хянагч одоо тухайн үедээ хянагчаар ажиллаж байгаа хүмүүс нь болохоор ерөөс юу цаад юм ерөөсөө мэдэхгүй юм чинь. Тэгээд одоо нөгөө манай дээр байн гардаг шигтэй нөгөө хэрүүлээ ихгээл цаасаа арил ачаал энэ юм байна гэж гуглдэл юм байна гингүүд стажлаар ямар ч арга байхгүй. Бид нэр одоо таны ингэ натлж байгаа ч юм мэдэхгүй учраас шууд ингээд хаус руу л гээл. Тэнд бол яг хаус руу амар хатуу. Зөвхөн манай дэлгэцээр хариулсан гарсан те өнөө орой бидний хариулт зөв гээд. Тийм юм бол бас жоохон сэтгэл. Тэгээд нөгөө quiz master чи гадаад хүн болохоор бас гадаад асуулт айгүй их асуудаг байсан. Ер нь бол тийм одоо яг англи чиглэл рүү гээл дээрээс тий. Тэгээд монгол асуулт айгүй бага орж ирдэг байсан юм шиг. Одоо зөвхөн сүүлд бодохоор тийг санагд. Тэгээд түүхч өөрөө тэгж явж ирсэн аа. Крон хаагчих жоохгүй. Тэгээд крон хаагдаад тэгсэн чинь нөгөө нэгэн тийм квизд оролцдог хүмүүсийн юм community үүссэн байжгаад над руу ингээд нэг юм ил далдаар ингээд хүмүүс холбогдоод ихэсэн аахгүй. Хийгээч эвентэ хийгээч энэ төр гэд би тэгэхээр би чинь зүгээр хөтлөгч байсан. Тэр газрынхан маань өөрөө одоо шинээр нээгд юм уу яа тэгээд явна үстэй гэжсэн аа. Дундуур нь гинт чи яа тийм өөрөө хөтөлт юм чи хийгээд үзээч гэдэг санаа сэтэл дээр нь би хинт дүлгөөнд яг анх санал тавиад үзсэн. Тэр чинь нэг офс хамт сууд нэг юу ч идэв. Чи ингээд чи асуулт зохиогоод тэгээд би ингээд ивентэ зарлаад хөтлөөд ингээд явуул чи сонирхож ийн өгсөн чи тэгэл да би угаас квизийг мэдх юм чи ингээд. Тэгээд анх удаа туршиж үзээд Нью-Йорк ресторан хамгийн анх хийж үзсэн байхгүй. Нөгөө нарангийн дээрээ тусдаа гарч тийм 6 гэдэг тийм. Тэнд чинь бас нэг 10 баг анх ирж ороод яг хуучин нөгөө кроны хийдл ирж орж байгаа одоо нөгөө цас огт яхнараас ахуулаад танах манах хүртэл явж л байсан. DS юу л байсан баг тийм. Graviton DS чи ихний энэ улирлаа дээр юусо байгаагүй. Гэхдээ DS-ийн чинь тэр нөгөө
одоо Facebook-ийн групп байдаг штэ UB Quiz Night. Тэн дээр чинь манайх Кроноос эхлээд одоо энэ бүх нөгөө юу вэ? Кронд бол байсан. Манай яг UB Quiz Night ихний үйл. Манайхыг салдаг нэг үлрэл бүтэн тоглоом. Байгаагүй тэн дээр бүтэн ирээгүй. Одоо нөө тэр чинь ингээд Нью-Йорк дээр зохиосон чинь нөгөө хүмүүс маань хил ам хийгээд давхар манай яг тентхийн одоо манай одоо хөтлөжсэн хүн нь одоо ерөнхийдөө ингээд манай ивентийг зөвшөөрлгүй ингээд өөр газар зохиож гинэ гэдэг юм хийгээд тэгээд бид нар уг нь ингээд та нараас асуулт аваагүй өөрсдөө шинээр асуулт зохиосон. Гэхдээ та хэд дургүй байгаа бол окей бид нэр хийхгүй ч болно гэд болцсон байхгүй. Тэгээ нэг удаа ивент хийснээр болцсон чинь нөгөө нэг квиз чинь бүр нэхэж эхлээд хүүе юу яриад байгаа юм бэ гэсэн юм тэгэл те. Одоо хуулийн муулийн ямар нэг юм маргаан үүсэж байгаа бол бид нэр ингээд хамгаалъя гэл. Хүмүүс ч амар орж ирсэн шүү дээ. Тэгээд бид хоёр нэг 2 3 7 хоног шиг ийм хэрүүл антай юм хийж яад ингээд орхисон байсан байхгүй. Тэгжсэн хүмүүс бүр ингээд нэхэл заалгаал одоо би санаад шээгийн над руу залгажсэн байхгүй. Тэгээд игснэ юм хүм дээр одоо ингээд өмгөөлж хамгаалах юм байвал өстой гүү шүү мөн шүү туслах шүү энэ төр гэл хий эвент хий яад юм аа тэгэл амар тэгжсэн. Тэгээд бид нар чинь нэг сар хүрэхгүй хугацааны дараа яг Новотел дээр очиж уулзаад Нью-Йорк нь болохоор техникийн зурагтаа гаргахад боломжгүй болчихсон. Тэгээ Нью-Йорко болоод тэгээ одоо дэлгэц гэдэг чинь амар чухал юм байгаа шүү дээ манай квиз эвентэд. Тэгсэн чинь Новотел дээр очиж уулзсан чинь окей болж гин гэдэг. Тэгээ тэнд нэг үлрэрлээ дуустал нь хийж үзээд. Тэгээ Новотелийнхэн ч бид эдийг за энэ эдий чинь хэцүү юм байна гэж бид нар ч Новотел амар юугүй за эвент нөгөө би раач хөөхөн том байгаа байхгүй. Тэгээ голдоо бильярдны ширээтэй тийм голоороо нэг юм дээр гарч суудаг. Тэгснэ наадлаар нь бид нэр цаана бусад нөгөө зочд нь байж байгаа байхгүй. Тэгээд хүмүүстэй холилдож болдог тэр зааланда. Тэгээд дэлгэц гэж нөгөө сүрхэн юм байхгүй нөгөө жижигхэн зургтнууд нь хоорондоо холбогдоогүй заа. Тэгээд нөгөө проектор тавиад үүд тал руугаа проектор тавиад би тэр проекторынхаа утастай ингээ ойрхон ингээ суудаг байсан байхгүй. Тий. Тэгээд тэр жоох хэцүү юм. Юм уу наан цаана ороод хүмүүс 10 маран баг л ордог. Тэгээд юу тэр чинь сүүлдээ 30 мөч хүрсэн. Айгу олон болсон. Новотел бүр их болсон юм лээ. Новотел айгу сайн болоод тэгээд тэр чинь 13 7 хоног болж байгаад дуусан готлоо ер нь жоохон наашилж үзээгээд CNC-г үзсэн чинь CNC болол. CNC-д бол нэлээ уцаа тийм. CNC-д баг 2. Тэр нөгөө нэг quiz master чи нутаг буцсан гэдэг үү? Үгүй тэр хүн чи Монголд бэйжсэн шүү. Тийм үү тийм. Тэгэл бид нар ерөөсөө ингээл юмаа хийгээл ихэлсэн. Тэгэл тэднийхэн жоохон ингээд нөгөө хил ам гаргаал тэр одоо тухайн үед ресторанд нь ажиллаж исэн менежер хүмүүс те. Тэгээд тэр нөгөө quiz master маань бас над руу ингээл хуурай орж ирсэн чи ингээл одоо надаас баг зөвшөөрөл авсангүй ухааны мэрэл. Тэгээд нэг тиймэрхүү болж исэн. Тэгсэн сүүлдээ би яг нөгөө Новотел дээр хийгээд явж хахад Кроны яг захирал байсан залууд хааралдаад тэр нөгөө нэг ашигладаг групп хийгдсэн та нар ингээд авч болно шүү. Ер нь бол ингээд та нар хийхэд асуудалгүй шүү гэд. Тэг чи бид тэр өөрсдөө группээ нээцсэн явжсан. Тэгээд за баярлалаа гэд өнгөрч ирсэн. Тэгээд бүр дараа нь бол ойлголцсон. Нөгөө хуучин англи quiz master маань бол асуудалгүй ингээд танаа ивентийг хараад амар бахархаж байгаа шүү гоё байгаа гэл тэгжсэн. Бүр сүүлд одоо энэ Баянгол дээр явдаг болсон тэгээд. Тийм тэр хэрэгцээ үүссэн л шүү дээ. Тэр нэгэнд тэр хамт олон үүссэн комьюнити. Тэгээд та тэрний одоо амжилтгаар цааш нь өргөжлүүлээд аваад явсан л гэсэн. Тэгээ бүр хөгжүүлээд боловсронгуй болгоод тий алдаануудаа ингээл засаал тий сайжруулах гэж амар хүсэж байгаа ч тий. Нэг үе 10 асуулт авахд л жоохон уртл санагддаг гэсэн. Ингээл одоо нэгд мэдэхгүй юм таарна шүү дээ тий. Эрүүл мэнд тэгэл баахан эмнэлгийн асуулт чинь орж ирсэн байхгүй нэг оролцож байгаа. Тэг чи 10 асуулт дундуур ингээд тисэж гарна гэсэн байхгүй тэр чи ерөөсөө аль нь ч онохгүй ш ингээл тухайн үед чи сэдв мэдвэн амар хэцүү яг ингээл хатуу нэг маа гэж ирсэн болыг тэр нь хിവэрэ тэгж байгаа л нэг 6 асуулттай гар цөөлий гээл тийм тэгтээ тэр чи бүр CNC-гээс тийм сүулт шүү дээ тийм сүулт тийм UB Quiz Night болсноос хойш ч гэсэн ер нь бол 10-аараа нэг хэсэг явсан тийм 10-аараа одоо 40 ивент лөө нэлээд одоо явж байгаад тэгээд CNC дээр гахлаа өөрчлөж байгаа юм. Тэгээд лог болгоод тэгэл энэ шинэ одоо энэ өнгөний дизайнуудаа гаргаал явсан шүү. Тэр нь бас хүмүүст амар таалагдах шүү бас тийм. Шинжилсэн байгаа байх. Тийм. Лог одоо Мико тэмцээнийхээ дөрмийг нэг сонирхолтой яг яг нэг асуулт хариултын тэмцээн quiz гээл тэнгүүт яаж оролцдог. Харин яг анзаарах юм бол бидний яриа амар яадаг. Яг бидний таньдаг хүмүүс рүү шууд чиглээд байгаа байхгүй тэр чи яага маа гээл те. Тэнгүүт ингээд анх сонсоод оролцож үзье гэж одоо юу эдний мэдчихэж байгаа хүмүүстээс сонирхолтой. За тэгье. Quiz night гэдэг event маань өөрөө найз нөхдөөрөө эсвэл хамт олноороо бага бүрдүүлээд 6 хүртэлх хүний гишүүнтэйгээр бага бүрдүүлээд ширээгээ захиалаад оролцдог юм event байгаа.
манай event нь өөрөө 5 үе үргэлжилдэг. Нэгдүгээр үеийн зурган үе буюу одоо 6 шиг зурагтай хуудсыг багуудад тарааж өгөөд тэр зургийг хараад хамгийн гол давуу тал нь нөгөө нэг утсаа оролддгүү. Тэгээ яг ийм нөгөө нэг биет ийм хариултын өснөгтөн дээр бүгэлдэг гэдэг нь өөрөө манай event-ийн гоё чанар нэм шиг санагддаг надад бас. Тэгээд 2 дугаар үе нь random асуултууд, ямар ч сэдвийн асуулт гэж магадгүй. 3 дугаар үе нь dam round буюу зохион байгуулагчдын quiz master-ийн бэлдсэн сэдвийн дор 6 асуулт. 4 дугаар үе нь log асуулт, 5 дугаар үе нэмэх асгоонотой үе гэдэг. Ийм үе байдаг. Үеүүдээс бүрддэг. Тэгээд нэг оройд 50 баг оролцоод за тэгээд тухайн багуудын нөгөө ширээ захиалсан мөнгөөр бооцооны мөнгөө босгоод тэндээсээ бид нэг 8-аас 9 багт одоо шагнал өгч байна тийм. Аль болох бас хүртээмжтэй болгож олон хүмүүсийг тэр нөгөө шагналын тайзан дээр гаргадаг болгох бас өөрчлөлтийг сүүлд хийсэн шүү дээ. Тийм. Тэгээд энэ дээр ерөөсө оролцохыг хүсэж байгаа хинж хизээч ирээд оролцож болдог. Манай event нөөрөө 2 дахь 4 дахь өдрүүдэд болно. За тэгээд мэдээллийг болохоор Quiz Night гэмээр сайт. За тэгээд UB Quiz Night гэсэн пэйж болон группүүд байгаа. Тэгээд манай одоо edit хийж байгаа хүн маань энэ дээр оруулчих байгаа. Энэ гэлтэн гэларж ийм цаасан дээр бүгэлдэг гэх. Тийм. Хариултын систем. Айгүй олон удаа бас нөгөө хүмүүс ингэж асуужсан. Танах юу ачаач ээ? iPad-д олчооч ээ. Тэргээд нөгөө нэг баг донд iPad өгөө тэрэн дээр ингээ хариултаа бичдэг гэдэг юм уу. Энэ бүр уламжлалт байгаа нь албаар баг энэ гоё байгаад байгаа байхгүй юу? Тийм. Гараараа бичээл баллаа л тий. Тийм. Гооз юм дээ. Үзэг барих эрх мэдэл гэдэг юм чинь бас тий байд юм шиг. За юу яа. За ерөнхийдөө дүрм тий одоо эхний дугаар болохоор бас яг ярих юм бас нэлээд их байх шүү тий ингээл түүх. Ер нь л яг хоо цаг хугацааны хувьд бол коронавирус үүссэн баг. Тэгээд одоо бол жишээ нь надад байдаг тоо одоо би чи нөгөө нэг файлуудаа редакторлж байгаа хүний хувьд бол яадаг байхгүй юу? Дугаарлаад явж байгаа. Надаагаа тоогоор 185 дахь тэмцээн. Үндсэн event байхгүй. Main event. UB Quiz Night одоо манай нөгөө юг одоо бүр нөгөө юунаас эхэлж байгаа нөгөө Нью-Йорк чинь 1 гэж тоологдоо. Тэгэхээр 185 удаад 7 хоног зохиогдсон байгаад рүүки нь болохоор одоо 80 бас нэг амстай. 100-ийн зүгээртэй байдаг. Тийм. Тэгэхээр чин 200 гаруй явна. За зүгээр одоо юу нөөрэ үндсэн нөөрэ 200 орчим байна гэдэг нь 7 хоногоор тооцоод үзэхээр чин нэг 5 жил орчим явж байгаа байхгүй юу? Завсарласан хугацаанд бас бодоод үзэхээр 100 мөн гэдэг. Тэгээд ковидын жилийг оруулчихаар ер нь бол 19 оноос хойш гэхээр одоо 6 7 дахь жилдээ ороод явж байгаа байхгүй юу? Тэгээ 17 онд эхлээд суурин тавигдаад 19 оноос яг UB Quiz Night гэж баг үүсээд 5 он гэхээр ингээд 8 жил ер нь бол quizтэй явцгааж. Яг жигдэрснээс хойш бас амар их хугацаа өнгөрчт юм байла. Ийд чи яваад байсан үеийн уг нь бол бага юм байл л дээ бид нар. Эд чинь Нью-Йоркт очиод, Novotel-д очиод, CNC-д очиод тэгээд UG Palace-д очиж байгаа. Тэгээд UG Palace бас UG чинь гэхдээ бүр Баянгол дээр болж ихсний дараа дундуур нэг явсан. Тийм. Улаанбаатар руу бас нэг дундуур нь явсан. Ихтлгүүрийн дээдлийн нэг ресторан нэг өлөө хоёр хийсэн тийм нэг хэд хийсэн санагдчихэв. Тэгэхээр Монгол хөгжим асуудаг. Тэгснэ тэрэнд чи руки бас салбарлаж эхэлсэн шүү дээ. Тийм. Руки ч одоо тийм. Руки ч яг хөө тэгээд бид нар нэг үлрэл дуусаад бодож байгаа лээс. За юу багийн тухай зүгээр одоо тэгвэл яриалаа. Одоо чинь хоёр одоо оролцогч тийм ээ манай байнгын зочд маань ер нь яаж багчин бүрэлдөө гэдэг талаар яриалаа одоо. Тэр багийн нэр ер нь ямар утгатай юм байнгын гişүүдний хин онцлог гişүүдээ бас дурдаатай. За тэр маань юмдаа сайн мундаг гэж юм. Тийм. Тэгээ манайх болохоор асаа гэдэг нэртэй баг. Асаа яаж үүссэн бэ гэхээр нөгөө төр ярьсан ингээд найзынхаа найзыг дуудаад. Тэгээ энэ багууд бас аягүй сонио үүсдэг. Яг ингээд нэг ажлын хамт олон ингээд зэрэгцээд ороод ирдэг. Нэг баахан баг багын найзууд зэрэгцээд ороод ирдэг. Нэг ангийн хүүхдүүд чинь. Энэ тэндээс ингээд цугладаг ийм солонгорж. Тэр нь бас нөгөө тэмцээнийхээ бас онцлогтой холбоотой юм шиг санагдав. Яг тэгэхээр энэ тэмцээнд оролцохын тулд янз бүрийн насны хоёр хүүсний өөр хүүсний тэгээ өөрөөр ажилтай ийм нийгмийн одоо янз бүрийн төлөөллөд оролцох шаардлагатай байдаг. Тэр нь ямар очтой гэхээр нөгөө энэ тэмцээн өөрөө зөвхөн нийгэм дагнадаггүй өргөн хүрээний зүйлсийг
одоо асуултаар орж ирдэг. Тэнгүүт нэг 20-той залуу манай багт хэрэгтэй юм те. Нэг 50-той ах маань хэрэгтэй. Нэг бүсгүй хэрэгтэй ч гэдэг юм уу. Нэг уурхаачин, нэг эмч, нэг хуйлч хэрэгэлдэг ч гэдэг юм уу те. Тэр нь яг үсэн тэр багийг бүрдэх онцлог болдог. Тэгэхээр манай баг ч гэсэн тиймэрхүү. Тэгээд ер нь сүүлдээ нөгөө квизтэй байнга орж ороод их юм дотн family team community үсч тийм шиг байгаа. Тэгээ багууд ялангуяа. Тийм. Дотроо. Одоо 7 хоног болгон уулздаг. Тэгээд нөгөө мессенжер чатан дээр байнга л ингээд бинийсэн юм ширээгээ захиалсан уу гэл ингээд баргалж нөгөө нэг дотн нэг хаяа нэг ганц ланч иддэг. Өдрийн цай иддэг найзуудаас илүү дотн болчихж байгаа. Тийм найзууд идэв. Манай баг чинь тэгэл уурхаачин байна, хуйлч байна, сэтгүүлч байна. Танайхан гэж байгаа сэтгүүлч нар олно үгүй юу? Сэтгүүлч бас даваа тал байна. Даваа тал байдаг. Айгу ойрхон авдаг бас. Өнөөдөр би яг энийг харсан гэж. Асаа гэдэг нэр чинь бол яг уртаараа ас ширээд авдэрч байсан тийм. Бид зүгээр жоохон хошигноод өгсөн нэр. Бид уг нь 3 гэдэг нэртэй байсан. Тэгсэн нэг өдөр нэг асуулт ороод ирэх. Манаа чи асаа ширээд авдэрч л асууж авах шиг ингээд биччихгүй юу? Ихнийх дээр. Тэгээд дахиад нэг 10 асуулт байсан чи явж исэн чинь дахиад Өвөрхангай аймгийн юу бас нэг асуулт орж асаашор юм биш үү гэд. Тэгээд нэг үе дээр 2 удаа асаашор гэж асуух юм уу гэжсэн бичээ явуулсан байхгүй. Тэгсэн тэр хоёр хариулт нь хоёул асаашор биш байсан. Тэгээд тэрнээс хойш мэдхгүй чадахгүй ингээд бүр арга мохордаад ямар ч топик бүр юм хариултын нэг ч тийм опшн байхгүй үедээ асаашор гэж ичдэг болсон байсан. Асаашор. Тэгээс үлдээ багийнх нь нэр болоо тэгээд манайх ч бас амжилттай багуудын нэг хэсэг төрүүлсэн тоогоор тэргүүлж исэн. Одоо нэг нийт шагналынхаа мөнгөөр нэг ранк тогтоодог штэ. Тэрүүгээр бол 3-4-т явж байгаа. Нийт. Тэгээд тэр ковидын дараахан чинь танах чи бүр баг 3 баг магт болсон шүү дээ. Адилхан хувц өмсөө жигдэрч мэгдээ. Тийм штэ нэрээ. Ер нь анх одоо Жулия Ромео манайх ер нь хамгийн анх нэг юм яг quiz night дээр суурилсан юм community найзууд юм нэлийн том бүлэг болж жил хийгээд л үгүй лөө. Тэгсэн баг. Тэгээд яг нөгөө нэг империуд задарч батардаг шиг өөр баг болоод явсан тэгэл. Одоо ч гэсэн тэгээд оролцоод байсан. За манайх ч болохоор ер нь бол анханасаа хай 6 гэдэг нэртэй байсан. Тэгээд энэ нэрийг болохоор манай одоо бидний яг албан ёсоор биш л дээ багийн ахлагчлал гэдэг тий. Манай амар мэндэ өгсөн. Тэг чи ер нь яагаад хай 6 гэд өгсөн гэсэн чи. Тэгэхээр тухайн үед л нэг хай 5 гэж бодож байгаа л тэгэл угаасаа 6 гишүүнтэй байд юм чин тэгэл хай 6 гэж өгсөн гэдэгжсэн. Тэгээ одоо миний одоо яг ер нь санджаар бол одоо нэг 3 үе солигдсон гэх юм уу байж магадгүй юм шиг байна. Яг л анх ингээд үүсэхдээ ингээд яг найзуудаараа ингээд үүсэж байгаа штэ. Тэгэл яг мэдээч нөгөө зарим хүмүүс чинь ингээл 7 хоног болгон бас боломжтой хүн байна, боломжгүй хүн байна. Тэгэнгүүт дундуур нь одоо жишээл одоо төрөний ябрагийн хэлсэнчлэнтэй за жоохон нэг юм кино мано мэддэг хүн авъя, ийм хүн авъя, инээ тэр гэл те. Тэгэл ингээл яг одоо хүмүүс надад асуудаг байхгүй. Чиний энэ ороод байгаа юм чи орё л да яа дээд ингээл тэгдэг байхгүй. Тэгэнгүүт за болон тий хамаагүй ингээд нээлттэй бүртгүүлээд ширээнийхээ захиалгыг өгөөд ингээд орж олно. Гэтэ ингээд зүгээр фан байгаад нэг орой найзуудаараа ч юм уу ажлынхнаараа суугаад жоохон пив уугаад ингээд фан баймаар байвал хамаагүй ингээ ороо. Бүр ингээд тийм өрсөлдөөнтэй бүр ингээ байр эзлээд ингээ шагнал авмаар байвал янз бүрийн хүмүүс цоглуулнаа. Тэгээ би анх тэрийг мэдхгүй нэг бэжсэн чи ингээл нэг манай санга гэд гişүн байдаг штэ тэ санга баасын 2 байсан. Тий санга маань Япон явцсан байгаа. Сангада минь төргий баасын 2 орж ирсэн. Тэгээ би энэ юу 2 дүү юм уу гэж бидгсэн чи минь дээ. Үгүй ийм дүүнэртэй байхгүй бол манайс чи ингээ болохгүй байна. Тэгэхгүй бол ингээд орчин үеийн юм мэдэхгүй байна. Нэр үнэхээр ингээл аним тий орчин үеийн YouTube-ийн одоо юм орол ирэнгүүт чи одоо амхандаа л бид нар чинь ингээл орчин үетэйг хөл нийлүүлээд байгаа юм шиг ирнээсээ мэдгүй юм бас зөндөл байгаа байхгүй тий. Тэгэнгүүт одоо жишээлбэл нөгөө яг нэг 2000-ад оны 90-ад оны дуу хөгжим Монгол кино маног гингүүт одоо юу гэдгийг нэг зарим нь мэддэг ч юм уу тий. Тэгээд яг эрэгтэй эмэгтэй бас ингээд хослох нь айгүй зөв санагддаг. Тэгээд нэг хэсэг дараагийн ингээд нэг яг Баянгол CNC-ийн үед
бид нар чинь бас яг нэг багаараа явж агаад тэгээ сүүл рүүгээ бас ингээд манай ихэнх найзууд ч ингээд гэр бүл одоо ажил гээл ерөөсө 7 хоног болгонд хийх боломжгүй болоод ирэнгүүт одоо яг манай яг нэг шинжилсэн давлгаа те шинэ үе явж байгаа 3 дугаар үе. Тийм 3 дугаар үе гэх юм уу те бид санга баазын энэ болохоор 2 дугаар үе байсан. Санга баазын энэ тий 2 хавцаа байгаа бах тий эсвэл 1 2 ч юм уу тий ер нь нэг дээрээ 2 дээр ерөндөс нэлээд солигдсон л да одоо ирж шал тэгэл одоо манахаас ч үүдэлтэй одоо нэг одоо энэ нөгөө легионер гэдэг шиг те нэг мана багт нэг сизон байж байгаа л өөр баг руу орол ингээд явж байгаа хүмүүс бас байна те одоо жишээлбэл Бек байна. Бек тэр хай 6-ад байсан. Тийм Бек хай 6-ад байсан. Бүр анх нь болохоор хуушурах те. Хуушураас эхэлтэй лөө те тийм. Бекийн баг байхгүй. Тийм Бек баг ороогүй баг байхгүй. Тэгээд манай Өөнөө байна. За Өөнөө ч хай 6. Тийм Өөнөө нэг өөр баг үүсгээд явсан байна. Өөнөө чи нэг хэдэн сизон манад байсан. За тэгээ одоо манай Мара байна. Мара бол манай үндсэн одоо ууган гişүүдийн нэг байсан чинь одоо дээсүүд алдсан. Тийм тэгээд нэг ерөнхийдөө нэг иймэрхүү байгаа даа. Бас хүм тоглогчдыг бас нэлээд бэлдсэн тий. Да харин одоо тийм сайтай байна. Ингэж олон хувьсаж өөрчлөгдөж шинжилэл хийсэн. Тий одоо яг тэр дундаа одоо яг анханасаа гэвэл одоо баг мэндэгтэр л байна да. Тий. Тэгээ яг нөгөө эмхтэй гэдгээрээ яг би ингээд яваал алдахгүй яваал гэдэг. Эдний багч амар. Энэ хоёр ч одоо Apex Predator гэдэг амар залуучуудын хүчтэй багийг шууд уусгаад идээд одоо их гүрний бодлогоороо манай тэр одоо дөрвөн залууг ингээд өөрсдөө шингээгээд хай 6 гэдэг нэрээр өргөжлөө. Тий дөрвөлээ нэг баг байсан байлээ. Тий. А тэгвэл мэндэ тэрэн дээр айгуу сайн ажилласан байна л да. Тэгснэ эмхтэйгээр нь гүнжигээ авчна. Тэгээд ингээд зургуулаа. Тэгээд угаасаа хай 6 яг тэгж бүрдснийхаа дараа бас айгуу сайн байранд ороод эхэлсэн явж байгаа. Одоо ер нь бол яг бас айгуу сайн. Тий нэг хэсэг тэгээд нэг ингээл яг ингээл тодорхойгүй тий энэ 7 хин орох юм бэ гэл ингээл бид нар чинь бичдэг штэ. Тэнгүүт ингээд нэг юм байгаад ангууд чинь сүулдэ нөгөө итэх мөтхөнч буурал байр майрч бүр сургаггүй болоод юу байр байтгаач тий. Тэгээд нэг өөрчлөлт би ч хүртэл ерөөхдөө бас нэг хэсэг жоох хүндэрсэн байсан яг үннээлэхэд. Тэгээд л байж байгаа л одоо энэ нөгөө манай дүүнер ч орж ирэл тэд нар маань ч гэсэн амар урамтай идэвхтэй урамтай тэгэл тал талын мэдлэгтэй байдаг болохоор бас айгу урамтай байдаг л та. Тэгээ багийнхандаа бас баярлалаа гэж хэлээ. Намайг одоо хүртэл байлгадаг. Тэгээ ингээ ажиллахаар энэ хэсэг хүмүүс ингээд ажлынхнаараа сайхан фан одоо хөгжилтөд ирж байгаа тийм найзуудаараа ирж байгаа. Тэгээ байнга ордог бас одоо нэг 50-60% байнга оролцдог. Угаасаа дуртай тийм заавал амжилт үзүүлэх ч юм уу мөнгө олж байранд орох нь хамаагүй ирээл сайхан хоолондоо идэл ингээд оролцдог. Тэгэнгүүт өөр бас нэг хэсэг нь болохоор нэг юм спортын багуудын зарчмаар юм шиг ингээд бас тийм одоо энэ чинь тэмцээн л оролдоо энэ чинь ингээд тийм тэр тал руугаа ингээд хувьсад өөрчлөгдсөн байна л да. Ингээд багаас хүн авдаг, өөртөө эсүүлдэг, шинээр хүн яадаг ингээд бүтцээ өөрчилдөг гэтэргээ ингээд дотроо ингээд холио 8-аас солилцоо хийж байгаа юм шиг тийм бас юмнууд үүссэн. Тэр гэхдээ яг нэг юм амар тактикийн ч юм уу бодлоготой биш байх гэж бодоо. Зүгээр ингээл заримдаа ч хүмүүс ч өөртөө ингээл бас жоохон багаас салмаар санагддаг ч юм уу те тэгдэм юм шиг санагдчих надад тэгээл ингээл байж ангууд бас ингээл өөр мөр баг руу орцсон ч юм уу. Магадгүй ингээд өөр хүмүүстэй бас те ингээд шинэ хүмүүстэй танилцаад байх нь ч сонирхолтой ч юм уу. Тий. За одоо 7 жил 8 жил баг ингээд квизд орцсон хүмүүс байгаа тийм л да тийм. Тэгэхээр одоо хамгийн сонирхолтой асуулт нь 7 хоног болгоо ингээд квиз руу явхаар энэ цаг завыг яаж зохицуулж одоо өнөөдөр хүртэл явж байна. Ямар асуудлуудтай тулгарч байна. Айгу том асуудал юм та. Одоо ч намайг ерөөсөө манай гэрийнхэн одоо ээж мэж манай хүүхдүүд хүртэл бүгд мэддэг болцсон. Ерөөсөө ингээл дүрт хөдрөллөө. За ээж орой квизтэй. Тэгэл манай хүн ч гэсэн угаасаа айгуусаа ойлгодог. Тэгэл намайг ингээл тараал ирэхээр за юу асуусан надаас нэг зарим нь асуу гэдэг ч юм уу те. Тэгээд ер нь бол угаасаа Мико таньдаг те танилцаал ингээл ер нь бол мэддэг болохоор айгүй сайн ойлгодог. Тэгэл манай ээж ч гэсэн ингээл заримдаа хүүхдүүд орой. За өнөөдөр чи угаасаа завгүй үсттэй. За би ингээд те хүүхдүүдээ хараа гэдэг ч юм уу. Тэгдэгтэй нэг таар нөө мэдсэн баг штэ дахиад нөгөө Jeopardy гэдээ бас нэг одоо квиз улаан квизчтэй өөрсдөө нөгөө сайн дураараа ингээд зохион байгуулж байгаа бас юм юугаар өөр нэг форматаар хийгээд байгаа штэ. Тэр нэг хэсэг бас сонирхож явсан. Жохон форматыг өөрчлөөд ингээд бас үзэхээр ингээд сонирхолтой байд юм билэ.
Тэнгүүд нөгөө нэг 2 дахь дүртэх гээд ингээ болоод ирсэн чи. Тэгэхээр жоохон хэцүү байсан. Тэгэл нөгөө яг ингээд өглөө ихт ажилдаа байдаг. Тэгэл нөгөө бид нар чи яаж оройтдаг үлээ те ингээл нөгөө хариулт энэ тэр шагнал магил гисэрэтл ингээ оройтсонгууд за ерөөсөө л 7 хоногт нэг удаа явах юм байна гэд. Тэгээд ер нь бол нэг удаа л гэдэг ер нь визтэйгээр явж байгаа. Тэгээд миний хувьд бол ер нь бол угаасаа манайхан бүгд мэддэг болсон. Тийм эн чинь яг ингээд нөгөө хүмүүсийн сонирхолтой за хагасаа болгонд өглөө уул руу явдаг манай ээж аав ч гэдэг юм уу 3 дахьад ажиллаад хараад аав зааланд явдаг гэдэгтэй адилхан нэг юм хобби сонирхол дуртай зүйл нь болоод нөгөө чөлөө цагаа өнгөрүүлэх нэг тийм хэлбэр нь болсон. Бүр төлөвлөгөөнд нь орцсон гэсэн үг. Одоо яг л нэрээ заал шиг байхгүй тий. Дандаа гэр бүл ажил биш бас нэг юм өөр хүрээлд ороод дуртай юмаа хийгээд стрессээ тайлаа тэгээ явж байгаа нэг хэлбэр л ууланд алхахтай. Тэгээ одоо ч нэг яг одоо л хүмүүс бодож байгаа хта ингээл байнга ингээл квизд орд юм чис айгу мондөг сүндэг байх гэл яг ганцхан нэг хүний угаасаа юу байхгүй штэ тий. Заримдаа ингээл айгу оттой тий миний мэддэг юмнууд ирээл би тэнд ингээл айгу хувь нэмрээ оруулсан. Заримдаа бүр юунч хариулахгүй ингээл сууж гэхдээ эн чинь ийм юм байд юм биш тэг гэж мэдэж авах нь өөрөө бас айгүй гоё байдаг байхгүй. Дараа нь яг магадгүй хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм уу болохгүй ч гэж магадгүй. Гэхдээ л тэр мэдээллийг ингээ авж байгаа гэдэг чинь өөрөө айгүй ингээд бас нөгөө тархиач гэсэн ингээ цэнэглээд байна шүү дээ тий. Бас нэг агаар оруулаад тий порч гонгол. Тий. Тэгэхгүй ингээл гэртээ очивол зүгээр нэг уцаа ухаач ч юм уу зурагт үзээд хөвтснээс илүү магадгүй ингээд нэг илүү их мэдээлэл аваад нэг хүн чинь суралцах тусмаа тарих нь одоо хөгшөрдгүү гэдэг юм билээ. Тэрний бас нэг одоо гоё нөлөөл гэж би боддоо шүү дээ. Нэрэ тийм шиг яг нэг орой ингээд үндсэндээ хамгийн багадаа 30 асуулт сонсоод за тэрнээс нэг 5-ын юм уу 6-ыг нь өөрөө мэддэг гэж болж байгаа хөх тийм. Тэгэхээр бусд нь бол дандаа шин юм байхаар бүх хүнд л тэнд байгаа тэр зааланд байгаа 300 гаруй хүмүүс бүгдээрээ л агуу сонирхолтой. Тэр газрын зөөгчнөр хүртэл тэр чинь ингээд зарим асуултыг сонсоод авч байгаа байхгүй тийм тийм. Тэр бас нөгөө угаасаа нөгөө нэг хүн одоо энэ чинь нэг багийн мөртлөө одоо тэр мэдлэгийн одоо спорт гэх юм уу те арга хэмжээ байгаа шүү дээ биднийх бол тэнгүүд одоо саятан болохыг хүсэлч юм уу юм нэг бие даасан ухаантай хүмүүс ч гэсэн нийлээд ямар байгааг бас харуулж шалгадаг тийм юм шиг санагдсан. Жишээ нь нөгөө нэг надад зүгээр яг анзаар гэжсэн л юм байгаа л та. Нөгөө нэг мэддэж болно. Гэхдээ одоо би 5 юм мэддэг, миний мэддэг 5 юм мэрлэхэд тавлангийн зөв хийж чадахгүй байх тохиолдол байгаа нь баг дотор бас нэг мэддэг гэж боддог хүн байгаа аахгүй тий. Тэнгүү тэр чинь буруу болгож бас болж байгаа аахгүй тий. Тэр чинь бас амар том юм шүү дээ. Том асуудал. Тий. Нөгөө зөв бичснийгээ балж буруу болох нь эсвэл ярьж яагаад хоёр хариултныхаа яг бурууг нь сонгонч гэдэг юм уу тий. Тэрнэр нэрээ бас би тэгж боддیں۔ Нөгөө багийнхан би бинийг мэдрэх тий одоо тийм энэ ямар байл гэдгийг ч юм уу тий одоо жишээлбэл сая сүүлд нэг жишээн дээр ингээл манай даваа ингээл мэдээд байгаа хгүй тэгсэрнээсээ тэрийгэ зүтгүүлэхгүй байнгут ч хажууд нь бас нэг өөр хүн тэр хүнийг сонсоол тий үгүй энд ийм санал гараад байна штэ хэдүүлээ энийг ярил л та гэхгүйгээр шууд нэг ингээд нийтийнхаа одоо дийлэнхийнхаа хариултаар явдаг ч юм уу тий. Тэгэхээр ингээд бас нэг тэн донд зохицуулах юм бас байна. Заримдаа одоо чи бэж чи догоо чи гэдэг ч юм уу. Энэ хүн чиг мэдээд байх шиг байна. Тий эсвэл одоо чи яг энэ үе дээрээ нэг ингээд зөв мэдэрдэг штэ чи наатахаа нэг ингэдэ гэдэг ч юм уу нэг тийм зохицуулт бас байна. Багуудын тэр тоглолтын бас тактик айгүй өөр юм шиг байна тий. Сүүл бид нөгөө нэг 10 дугаар бас ингээ багуудыг онцлог бичиж үзэж яхад тиймэрхүү юмнууд айгүй их анзаарчихсан. Шууд тэн дээр харагдах. Энэ багийн гишүүд энэ гишүүн нэг иймэрхүү үүрэгтэй мэр энэ иймэрхүү үүрэгтэй мэр гэд бид нар ч нөгөө нэг зохион байгуулагчд болохоор та хэд чи ерөнхийдөө ингээл оролцоог чи харж байгаа л болохоос биш яг нөгөө ширээн дээр чин оройж хамт суухгүй байгаа юм чинь дотор тий. Тэгээ тиймэрхүү юмнууд бол амар анзаарчихсан. Тэгээд яг саяны хэний гүнжиг хэлж байгаа шиг тийм нөгөө ройлтой тий одоо тэрийг менеж хийдэг яг асуултын хариулт руу бүгдийг ингэж шахаж өгдөг тийм үүрэгтэй нэг тоглогч байхад нэг нь бол зүгээр ингээд чимээгөө сууж яг өөрийнхөө мэддэг юм дээр хэлчихэл тэгэл ингээд чимээгөө сууж яадаг тийм нэг нь бичдэг тийм нэг нь бол тийм бичихтэй бас их айгүй чухал шийдвэрийг гаргаж тийм тэгээ тэр бичиж байгаа хүн чинь бас заримдаа шийдээд өөрөө бичсэн бичсний давхар хянах хэрэгтэй гэдэг ч юм уу тийм гой бичихгүй муухай биччихвэл нөгөө алдаад заримдаа ч нөгөө тийм одоо хоёр юу хариулт өччихвэл аль нь ч авахгүй байх тохиолдол байдаг шүү дээ тийм тэгэхээр тэр бичээч чинь бас их чухал үүрэг ойлоо өсөг буруу ичсэн гэдэг тэр чин тийм асуудал ер нь хэд гарч ирсэн байхгүй. Тэгээ энэ үсэг чинь
өөр үгэн дээр ийм байна. Энэ үгэн дээр чи ийм харагдаж байна гэдэг талаас нь бид нар шууд харьцуулж байгаа байхгүй юу? Хариулт өгснэгтийг харж чад. Бид нар бичмлэр өчгтээ ингэж алдсан. Сүүлд Gravitonic-ын тийм алдаа гаргаад тэрнийхээ дараа ингээд нөгөө яг дараагийн 7 хоногт нэрснээр байранд орж байгаа байхгүй. Байранд орохдоо ингээд хардаа бүгдийн дармалцсан шүү. Тэгэж үзүүлээд байна. Тэгээд тэндээсээ ч гэсэн суралцж байгаа байхгүй тий. За ер нь бичгтээ ч гэсэн ингээд цэвэрхэн зөв бичье гэдэг ч юм уу. Миний хувьд багийн ингээд тактик бүтцийн хувьд нэг ийм ажиглагдаад байдаг. За яг түүх газар зөө мэддэг. Pop culture те одоо энэ entertainment мэддэг. Тэгээд нэг ийм шинжлэх ухааны зүйл мэддэг. Нэг бол ингээд бүр хүүхэд шуухад одоо ийм ах хүн те Монгол ах хүн ч юм уу тийм. Тэгээд одоо ингээ юу гэдэг. Тэгэл спорт айгүй юм тийм солонгорсон байх хэрэгтэй шиг. За чи юу нэлээ? Би яг бичиж байна. Гэхдээ газар зүү дээр бас айгүй илүү. Дааж авдаг сэжэлсэн. Тий, дааж авдаг. Одоо за тэр бол IGL. За IGL-ийн хин гэхдээ угаасаа юу яд юм шүү те. Дааж авсан сэдвүүд байх хэрэгтэй. Тий, одоо нэгэндээ бас яаж штэ найдаж штэ тий. Одоо чинийх гэж тий. Тавуулга газар зөө мэддэг, интернет мэддэггүй 5 хүн сууж иж бас болох байгаа. Тэгээд ийм тэгэн юу ч хэлэхгүй, мэдхгүй байж болно шүү дээ. Тэгээд сууж агаад тэр нөгөө тавынхаа мэдхгүй ганц юмыг мэддэг хүн амар үнцэнтэй. Тийм, яг зөв тийм. Тэр чинь ингээд бүх ялгааг үүсгэждэг. Бусад багаас нэг оноогоор илүү байх ч юм уу тийм. Тэр бас ингээд гоё ингээд тооцоод явахаар айгүй гоё. Тэгтээ шүү дээ. Ингээд 5 танах чинь 5 залуу суучаад одоо жишээл хүүхд мөхттэй хүний юм ирэхэл тэгэл би л хариуллаа шүү дээ. Ер нь аль тий. Эсвэл тийм эмэгтэйчүүдийн юм ч юм аа. Одоо жишээл сүүл тэр Peppa Pig-ийн дүүгийг болоод яг тэр өдөр ингээд ямар азар ингээд тий Facebook ухсан юм. Би ингээд шууд тэр ингээд мэдж байгаа байхгүй. Тэнгүүт манай нөгөө та бол бүр юу тэр дүүтэй болсныг сонсоогүй байх ч юм уу тий. Тэгээ энэ дээр нэг нэмээд юм хэлчихвэл нөгөө хүмүүс ингээд квизд ороод ингээд шагнал аваад яваад тахаар таймер ухаас чи амар ухаантай биз. Тэгээд тэгдэг байхгүй. Энэ юм ухааны цар тэгээд одоо юм чадварын асуудал биш. Ер нь зүгээр юм сонь тривиа мэдлэг гэдэг штеп ингээд юмыг ажигладаг, юмыг ингээд яг мэдээгээд ингээд сонсоод сониучрахдаг тийм хүмүүс илүү амжилттай оролцоод байх шиг санагдаад байна. Тэрнээс мундаг цөмийн физик залуу орж ирээд таг суужаа гарч болно те. Айгуу мундаг чадвартай за өрмийн инженер ном бичдэг, ном уншдаг те бичдэг хүмүүс байна. Энэ бас юм тийм онцлогтой зүйл байгаа. Дээрэс нь нөгөө яг спорт шиг нөгөө жимд ороод булчингаа ингээд байнга хөгжүүлдэг шиг ингээд өглөө сонин гарч ирцдэг те. Өнөөдөр юу бидний сайтуудыг бас нэг ороо харж ирцдэг те. Тэрнээс ч нэг амар бас нэг юм хүчээр амьдралын идэвхтэй болдог шүү. Тий. Тэгээ юм бас юм гоё сэргээр сониучрахж ханддаг болохоор ч бас хүний амьдрал бас гоё л юм л да. Дээр нь нөгөө ганц хүний тоглолт угаасаа гарах юмч боломжгүй. Ерөөсө багийн тоглолт байгаа байхгүй. Одоо саятан болохыг хүсвэл эсвэл одоо нэг сүүлд манай quiz-ийн community ингээд үүссэн байгаа шүү дээ. Тэгэхэд энэ нөгөө мэдлэгийн телевизийн контентууд ч одоо манайх руу ингээд оролцооч энэ төр гээл тэ хүмүүсийг аявих авч байгаа шүү дээ. Тэнгуут 80 сая уналт гэж байна. Саятан болохыг хүсвэл гэж байна. Тэгээд нөгөө 5 алтан цаграг гэдэг иймэрхүү юунууд чинь аявих орсон шүү дээ. Тэгсэн тийм манайхнаас аявих орсон шүү дээ. Ороод бас гайгүй явсан шүү дээ. Явсан. Одоо дахиад бас орохчоос сургуулээ. Бас нэг хэдэн. Тэнгуут нөгөө нэг ганц хүний тим шоунууд ч юм бол нэг хүн өөрийнхөө мэдлэгтээр найдаа тэр боломжууд дээр найдаж байгаа бол квиз болохоор илүү яг багаараа тэгээд ийм сонирхолтой нэг оройг ингэж өнгөрүүлж байгаа entertainment төрлийн event байгаа юм л да тийм. Тэгэхээр бас яг түрүү нөгөө гүнжигээ ярьж байгаа шиг нөгөө team player байх стайлж байгаа байхгүй. Зүгээр л нэг ухаантай тайл бичиг байгаад байж болохгүй те. 5 ийм nerd 6 nerd байж болохгүй шүү дээ. Одоо чинь танай багт тийм онцгой юм байдаг үчиг ингээ маргаан таслахад одоо 2 хүн ингээд би мэдэж байна гэд энд нэг хүйлээ. Нөгөө хүн болохоор би мэдэж байна гэдэг. Тэгвэл одоо гүнжээ бол одоо ахлагч уу? Мэндэ ахлагч байна. Яг уу ер нь бол яг ахлагч гэх юм бас байхгүй л дээ. Ер нь гэхдээ яг одоо жишээ LinkedIn эргэлзээтэй 2 одоо хариулт өгж болно шүү дээ, тий. Яг энэ үү гэнгүүт санал хураачтیں۔ За тэр нь бараг шудрах штэ тий. Тий арчилсан шугамар. За ингээд дөрүүлээ байлаа хэд тий. За чи юу гэж бодож чинь дөрөөсөө саналаа хураа гэл. Одоо угаасаа л нэг нь л бид нэр одоо азаа үзэж байгаа юм чин тий. Тэгэл одоо олонхын саналаар азаа үзье гэдэг ч юм уу. Нөгөө 2 хүн яг би мэдэж байна гэдэг л бас нэг юм одоо хин илүү мэдэх магадaltaй вэ гэдгийг бас харах юм болов.
тий одоо ябраа за илүү нэг юм газар зүүн тал дээр юм бол магадгүй за ябраа арай эсвэл бас асууна. Чи яг яагаад мэдээд байгаа юм бэ тий? Манай нөгөө нэг бази гэдэг гişүн байсан шүү дээ. Манай бази ч бас айгүй гоё юм мэтгэлцэн шиг ингээд тэгдэг ингээд нэг нь ингээд шуудгүй наа чи юм ингээд та яагаад тэгж бодож байгаа? Яг юуны үндслэнээр ингэж бодож байгаа? Ингэнгүүт эн чи юм биш үү гэд ингээд тэр нь заримдаа ингээд амар няцаалт тэгээд тий няцаалт тэгээд заримдаа ингээд тэр нь ингээд амар цаг хугацаа аваад байгаа чи юм шиг ирнээсээ нөгөө талаар дахиад бодоод үзэнгүүт нэрээ гэд ингээд өөр нэг үнцэг гарч ирэх ч юм уу тий. Тэгэхээр ер нь ингээд айгүй ерөөсөө л гişүүд болгоны өөрсдийнх нь онцлог байна. Тэгэл тэр болгоныг ингээд бас магадгүй одоо мэдрээд тий за энэ маань ер нь жоох ингэдэг шүү тэгдэг шүү гэл ингээл одоо онцлогийг л харах бах та тий. Эднийх бол арчилсан юм биш үү? Бас тийм арчилсан биш баг байна уу? Дарангуултай бас багууд байгаа. Ингээд засаглалын өөр хэлбэр шүү дээ. Нэг хүн байна бас миний мэддэг. Би бас нэг багт ороход яг тэрийг яагаад бүх баг ардчилсан биш үү болох. Тэр бол айгүй тийм коммунист баг гэсэн шүү. Тэгээд энэ логик асуулт манайх уу? Манайх парламент яах. Юу логик асуулт бас ингээд шинжилээд оруулж ирсэн бас гоё болж байгаа тий. Зүгээр ингээд так гэж мэддэг асуултнуудаас илүү ингээд 4-р үе маань 6 ширхэг логик асуулт ирдэг байгаа. Тэгээд илүү хэлбэр шүү ер нь бол. Энэ чинь бас хүмүүсийг ингээд өөрөөр бод. Зөвхөн мэддэг зүйлээ бодох биш. Мэддэг зүйл дээрээ улбаалаад тэрэн дээрээ тооцоолж тий бас нэг мэдлэг дээрээ тулгуурлаад нөгөө хариултыг гаргаж ирж бас хариулт хэлдэг. Тэр нь надад бас айгүй таалагддаг асуултууд байна. Тэгэхээр ер нь одоо ингээд хэлэхэд одоо надаас асуудаг найз нөхөд таньдаг хүмүүс те ер нь одоо зүгээр энэ контентыг үзэж байгаа хүмүүст хэлэхэд үнэхээр энэ та нар ингээд сонирхож байвал зүгээр ингээд айлахгүй те эхний ээлжинд заавал ирээд үзээрэй. Үнэхээр таалагдах болно гэж бодож байна. Угаасаа бид нэрт чинь ингээл ажлын бус цагаар хийх юм хэрэг байгаа лээ. Тэгэл одоо заал авдаггүй надад бол 7 хоногт нэг өдөр ингэж сайхан тархиа амраадаг сэргээдэг байгаа. Тийм. Квиз юу нь гоё гэхээр одоо сакстал яхад 3 шидээ сав гэж орж байгаа гоё ч гэдэг. Тэгээ уулчин уулан дээр гараад дээр нь хараад гэхээр гоё гэдэг чинь одоо ингээд бүх активити одоо энэ зүйлс хобби чинь нөгөө гоё таашаал авдаг нэг зүйлсүүд тэрийг л хөөцөлдөд байгаа шүү дээ. Тэгэнгүүт нэг юм уншиж ирсэн чинь квиз тэгэхээр яг тэр хариултаа зөв гээд одоо хариултаа нэг шиг ингээд тархины ардад доод гэж байгаа. Тэр нь тэгээд бас нөгөө юм банк те. За дараагийнх гээ ингээд олон ойрхон шахаад гэж. Тэгээд дээрэс нь бас нэг юм харамслаад байна шүү дээ. Яг биччихжсэн шүү дээ. Яг мэдчихжсэн шүү дээ. Нэг тийм тэр зүйлс нь ингээд хүмүүсийг бас ингээд гоё татдаг. Тэгээд бас нөгөө жоохон зарим нь хэлээд идэв нөгөө эгод тийжих дуртай хүмүүс бас байдаг гэдэг. Тэр чинь хилээ зүтэй мэдж байгаа зүтэй гэдэг бас нэг тэрүүгээр баг. Сайн ухаантай тий ухаантайгаа бас батлах гэдэг шүү дээ. Ингэж нөгөө мөр болгон дээр оноонуудаа авчиж ингэж кафе аавн тэгсний дараа бас нөгөө шагналын тайзан дээр гарах өөрөө бас залуучуудын хувьд айгу гоё ах шиг байна. Тэгээ одоо нөгөө руки гэх маань нэг хэсэг бүр ингээд юм поз моз аваад тий. Тэр бүр айгу гоё байсан шүү дээ. Санаачлахтай. Одоо тэрүүгээр явж байгаа юу? Бас тийм лаглаг поз аваад. Тэр маань гэхдээ гол нь яг ялгаа нөгөө бид чи рукиг бол ингээд саб ивент гэж анханасаа ингээд бодоол хийж байгаа шүү дээ. Ер нь бол заас анхлан оролцож байгаа хүмүүс байна, мэдхгүй хүмүүс байна. Тэгээд дээрэс нь яг хөнгөл арай жоохон хөнгөлөх гэдэг юм уу? Хөнгөлөх дээрэс нь арай илүү сонирхолтой байлганд бол тэр 4-р үеийн логик жирэнд байл жоохон удаан. Тэрийг арай жоохон хурдан темптэй болгоод зөвхөн сонсдог болгоод аудиораа болгоо. Тэнгүү тэнд бас нэг арай өөр соёл ч юм уу те. Арай нэг өөр одоо надад сайн хөвчихсэн жоох өөр. Би тэр радио рукид орж үзээгүй. Би яг нь орж үзмээр аа. Тэнгүүт ингээ хөгжим сонирхдаг, entertainment сонирхдаг маягийн community арай өөр биш үү. Тэнгүүт миний нэг юм сонсох юунда минийхээ гайгүй яваад идэв. Тийм үү. Тэгвэл нэг очиж үзэхгүй. Тийм нэг одоо хүний дуу хоолой ч юм уу, одоо киноны хэсэг ч юм уу, дуу муу ингээд яг юм яадаг. Тэгэхээр надад тэр үе бол айгүй таалагдчихж байна. Тэр яг дахиад нэг гарах гэдэг л да. Хоёр дахь өдөр гээд. Харин. Хоёр дахьд гардаг болчихоо. Тэгэл нэг дөрөвдөгөө золион таяал. За, Quizcast нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар тун сонирхолтой үргэлжилж байна. Тэгээд энэ
контентыг бас яг санаачлаад ярьж байхдаа бүгдээрээ ерөөсөө квизийн оролцогчдыг бас оруулж байгаа юм чинь нэг асуулт бэлдэж ирдэг юм болонтой байя. Тэгээд тэрэнд нь бид хоёр өөрсдөө ч оролцдог. Тэгээд нөгөө 3 хүнээрээ бэлдэж ирсэн асуултаа таалгадаг юм болонтой бай. Үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас тэр нь сонирхолтой байх боломжтой тийм. Бас нэг мэдээд авах гэдэг шүү дээ. Одоо бид нар тэгвэл дан өөрсдөө тухай яриадсан бол одоо бас ингээ хэрэгцээтэй асуулт өгье. Тэгээд яг бивнээс асууна гэсэн үг. Тэгээд яг хамтаа сууж байгаа юм чинь бол жоохон дөхүүлэх ч юм уу те ингээд нөгөө 3 гэхдээ гоё бас багаараа ярилцж байгаа байж болно тийм. За. Одоодынх нь чамаас эхлэх юм уу? За тийх үү. За тэгээ. Дөг шууд уцаа гаргаад ирсэн. Дөгөөс эхлээд тэгээд надаар дуусаад голд нь манай хоёр зочин асуултаа асуугаад. За. Яг би бол үлээ ер нь нөгөө нэг асуултын байнга эрэлт байдаг хүний хувьд бол яг нэг харь асуулт баг тэгдэж тэмцээндээ энэ зөвлөлтөд зориулах харж идлээ. За энэ болохоор юм яг би ч өмнө асуу. Надад тийм мэдрэмж төрөөд байгаа шүү. Үгүй байл өгөөл байгаас гэж бодчих. За ийм асуулт байна. Гар утасны аппликейшн. За SMTH гэдэг нэртэй. Аппликейшн заа. Яг энэ нь товчлцсан юм байна л да. Бид нар нууц олох гэж товчлцсан. За энэ болохоор App Store дээр шууд бараг гарсан даруйдаа бандуулсан юм байна. Энэ аппликейшн тийм ээ. Тэгэнгүүтээ давхар нэлээд хэдэн одоо хүний утсыг бас эвдэлсэн юм байна одоо энэ аппликейшнээс олж ирсэн гэсэн үг. За харин одоо Google Play дээр одоо хүртэл 5-аас 4.5-ын үнэлгээтэй ажилласан хэвээрээ байгаа юм. Тэр аппликейшн. За дараа нь бөөгнүүлж аваад идэх асуу. Би нэг орчуулахгүй яачих. Google Play дээр юу Android дээр ажилласан. Тий, Google Play дээр бүр 5-аас 4.1 үнэлгээтэй ажилласан хэвээрээ байгаа юм байна. Тэгээд SMTH гэдэг нэрнийх нь эхний SM нь send me бол TH нь юу гэсэн үг вэ? За дахиад нэг одоо нэг 4-5 2 дахь хэлчих. Одоо ярьж байгаа ойлгомжтой. SMTH гэдэг нэртэй аппликейшн нэрийн тавчилсан байгаа энэ аппликейшн маань Apple-ийн Store дээр гарсан даруйдаа төв хөдөлгөөн бандуулсан юм байна. Яагаад гэдэг дээр нь болохоор 2-3 хүн утсаа бас ингэ эвдэлсэн гэдэг одоо шалтгаанаар ер нь бол бандуулсан юм байна. Харин Google Play дээр одоо хүртэл 5-аас 4.1 үнэлгээтэй ажилласан хэвээрээ байгаа юм байна. Тэгээд SMTH гэдгийнх нь эхний хоёр буюу SM нь send me бол TH гэдэг нь юу гэсэн үг вэ? Хизээ гарсан аппликейшн. За мэдгүй энэ бол гэхдээ яг хизээ нь бол амар чухал биш үү? Чухал. Тренд брендтэй холбоотой биш. За манай үзэгчд бол мэдсэн байгаа хаа. Тэгэхээр та асуулт асууж болно те би одоо хариулт мэдж байгаа юм уу? Гэтэ гоё хоорондоо ярилцлаа гоё багаараа. Муцаа эвдэлсэн гэхээр жоохон юу юм болоо одоо нэг. Send me through ship me telephone. Хүний нэг уурыг хүн чинь ингээд нэг уур муур хөрөхээр уцаа шидэг. Тэгсэн баг. Тэрээс аппликейшн татаад эвдэрсэн бол биш аа. Тийм. Одоо нэг тэгэж амар одоо эвдэртэл тийм амар хэцүү одоо хүнд одоо юм байгаагүй байх л та. Тэгэхээр миний бодлоор магадгүй одоо TH гэдэг үгийн л гаргалгын гаргаж. Apple-ийн хэрэглэгчид одоо юуны Android-ийн хэрэглэгчид хоёрын ялгаа зөрүү нь юу байна бас? Тэрний шийдэхэр хагардаг юм. Keyboard mode-тай холбоотой байх эсвэл дэлгэцтэй ч юм уу? Яаж харагдах одоо өнцгөн ч гэх юм уу? Бас байж болох. Apple-с бандуулц хүртэл Google дээр байдаг гэдэг шүү дээ. Тэ. Тэр нэг амар бас popular биш гэсэн үг үү? Тэр Android хэрэглэдэг хүмүүс тэрийг утсаа эвдэх шаардлага байхгүй байгаа шүү дээ. Тийм байна тийм. Тийм. Ямар ч байсан шийдсэн л юм байна. Тийм ээ. Send me гэхээр send me you send me гэхээр утсаа шүү дээ. TH. Тэг яг за та сүүлийн хоёр үг нь таасан ч гэсэн гол нь утгыг нь олсон байх хэрэгтэй шүү дээ. Ямар үнэтэй вэ? Гэтэ үг нь утгаасаа өөр юм уу? Үгүй зүгээр. Батхгүй яа. Бид хоёр нөгөө багийн Logic Master үүрэгтээ оролцдог л дээ. Зүгээр ингэж дондор нь юм л хэлдэг гэж. Гасцсан гэж хэлчихэж байна. Өөр зүгээр төхөөлөх юм байна. Ер нь бол яг өгөгдлүүд бол бүгд л би бол байна л гэж харж байна. Тэгээд Микогийн хэлдэг шиг тэр юуг бол бас жоохон төгсөж байна.
Android Apple хоёрын бас яг ялгааг таад. Тэрний харин ялгаал байх шиг байна. Гаргах хэрэгтэй айгүй. Олон ялгаа байгаа л да. Гэхдээ яг үндсэн бас маш том ялгаа байна. Ус руу шидэх. Ус. Тийм байдгүй л. Send me гэдэг бол бас нэг. Send me. Айгүй сайхан хөвгөл байж ш тэ. Тэр юу явуулах юм одоо Юуны давуу тал нь байна гэж яг одоо Android хэрэглэдэг хүмүүс Google Map entry адилхан байдаг юм уу? Би яста Android Android хэрэглэж татаж болдог. Одоо гэхдээ бодолт амар ийм одоо 20-той ч юм уу те байсан бол нөгөө өтг дээр бол байхгүй шүү дээ. Тийм, бандуулах байхгүй. Тийм. Тэгэхээр Apple дээрээс бол бандуулчихэд байгаа хэрнээ. Google дээр байгаа. би болохоор эхлээд нь тийм 20 юм болов гэж бодсон л та. Тэгсэн мэтлээ уцсаас юу ч юм уу нөгөө мөрөдө тоглоомны app ч юм уу гэж бодсон эхлээд нь. Тэгэхээр хоёулын дээр нөгөө бандуулах хэрэгтэй шүү дээ. За тэгвэл би тэгэхээр ойртуулъя. За Apple бол одоо өөрсдийнхөө бүтээгдэхүүнээ хамгаалаад бантчихж байгаа байхгүй. Тэг Google болохоор юу яахгүй. Таахгүй. Яг л өөрөө яг нөгөө нэг одоо Android хэрэглэгч чинь зөвхөн нэг үйлдэл их биш шүү дээ тий. Apple-ийн бүх утсууд бүгд Apple-ийн үйлдэл их шүү дээ. Тэгэхээр Apple болохоор бүтээгдэхүүнээ хамгаалаад бантсан. Хичээлж байна. Алимтай холбоотой ганц. Гэхдээ тэр нэг юу л вирус маягийн юм байсан юм шүү эсвэл бүтээгдэхүүнээ хамгаалж байгаа хэрэг. Тэгээ утас дээр чи вирус гэж үү юм уу? Тий, Android болохоор яг Google л өөрөө бол care биш байгаа даахгүй. Тэр device-ыг нэг хайрлахгүй байхгүй. Тийм, тэр device iOS болохоор device-аа хайрлаад байгаа байхгүй. Шийддэг юм байна да. Утсаа шийдээд л штеп. Шийдээд энэ юу ажиллах вэ? Send me the Угаасаа two. За энэ болохоор send me to heaven гэж аппликейшн байна л да. За. Энэ яадаг вэ гэхээр утсан дээр байдаг нөгөө accelerometer гэдэг л нөгөө gyroscope нь дээш нь шиддэг гинэ утсаа. Тэгээд хэр өндөрт гарсныг ингээд хэмжээд буугаад ирдэг гинэ. Тэгэнгүүт энийг болохоор шууд harmful to device гэж үзээд Apple-аас шууд бантж байгаа байхгүй. Тэгвэл хүмүүс утсаа тэгж буцаж байрж авч чадахгүй гэдэг шүү дээ. Тэгэнгүүт Google дээр болохоор одоо байх та ингээд байрж авахтаа боломжтой байраа гэдэг л сануулгад оруулсан болохоос ш. Тэгээ ер нь бол Apple to heaven гинэ. Тэгээ бүтээгдэхүүнээ хамгаалаад одоо Apple-ийн утсуудыг эвдлэх зорилготой болчиход байхгүй баг тэр. Тэгмэл яг нөө залуучууд ч юм уу хүүхдүүд ингээд тэгж тоглож болох нь шүү дээ бас тий хоорондоо. Боцоо Боцоо тавиад тий. Энэ өндөр шидэх вэ гэдэг ч юм уу тий. Яваж хүртэл шидэх. Маш сонирхолтой. За энэ бол сонирхолтой юм факт Тийм байсан байна. байна. Тэрэн дээрээс юм асуулт. За Ябрагийн хаа. За тэгээ. Нэг жоохон марцсан, нэг зүгээр жоохон түүх холбогдолтой. Бас жоохон хөнгөн байх нэг амар логик гэд бас байхааргүй. Манай ахын хоёр гадаад сурдаг гэсэн. Манай ах хоёр найз байсан юм л да. Тэгээд хормонд өргөцсөн. Ямар учиртай хоёр найз байсан гэсэн. Нэг нь Исланд, нэг нь Куб нэртэй юм байна л. Куб хүмүүс юм байна л да. Тэгээд тэр хоёр хүүхдтэй болсон. Хүүхдээ юу гэж нэрлсэн бэ? Чи мэдчихсэн үү? Би мэдчихгүй. Дээр нэг асууж. Хамтдаа Ice Cube. Тийм. Ice Cube. Нэг нь Исланд, нэг рэприйн нэрээр Нэг нэрлсэн. Зөвөр өхөөрдөд дууддаг нэр. хүүхдүүдээ миний Ice Cube нүд гэж дуудсан тий. Тэг жихэн босон явл юм уу тий? За. Энэ зүгээр юм аа. Халаалтын. Халаалт юм уу тий. За. За дараагийнх нь зүгээр логик гэх нь хаашаач юм тий. Та Ёншгот гэж сонсч байсан уу? Ёншгот. Ёншгот. За Монгол үг юм байна. Монгол. Ёншгот гэж хаа тий. Ёншгот гэдэг юм 7 цэнгийн мөнгөн зоосыг нэрлдэг байсан нэр юм байна л да. За. Тэгээд Ёншгот гэдэг үг нь болохоор нөгөө нэг гадны үгийг ингээ хилцүүлүүгээ шууд нөгөө нэг бууз гэдэг үгийг, гуанз гэдэг үгийг ингээ шууд нөгөө өөрсдөө оруулцдаг шүү дээ. Амаржим гэдэг шиг. Тийм байдлаар одоо ингээд нэг гадны хүний нэрнээс үүдэлтэй юм байна л да. За. Энэ үг нөө? Энэ үг нь. Тэг хин Нэг юм бэ хүний гэж. нэрийг л Ёншгот гэд болгоцсон юм Ёншгот. байна. За. Тэгээд энэ зоосыг нэрлэдэг. Тэгээд энэ
Зоосыг яагаад хиний нэрээр Ёншгот Тэр хүний бид нар мэдэх үү? мэднэ. Тэр хүний нэр л хуурсан байна л да одоо. Хомлятор гэдэг шиг. Тийм байна. Логикоор бодохын нөгөө юу нь болохоор тэр зоос хэдий үеих үү гэд ингээд боддог шүү дээ. 7 цэнгийн мөнгөн зоос. Мөнгөн зоосыг Ёншгот гэж нэрлэдэг байсан. Яагаад Ёншгот гэж нэрлэдэг байсан бэ? Гадаад хүн байна тий. Гадаад байх нь тий. Ягаа нөгөө нэг юу гэлээ нэг орс хүний нэрээр яасан гэдэг штэ. Гон юу лээ? Бас нэг тийм байт юм билээ штэ. Нөгөө юуны юу гэдэг. Юу юм? Ёншгот аа. Тэгвэл яа Орс хүн бах тий айгвал. Нэгэн гадаад улсын бүр төрийн тэргүүнээс юм байна. за Йосеф Сталин гэж үг. Сталин. Үе бодволоос тий. Сталин. Сталинаас арай өмнө ахаа тий. 7 цэнгийн 7 цэм гэлэрч байна. зоосоо. Урд зүг рүү байхгүй юу? Ямар өдөртөгчд юу юм байлаа? Тэгэхээр одоо Монгол банк Хугацаагаар л ярих юм байна. нөгөө нэг 1-2 доллар төгрөг үүсээгүй байсан үед болох гэдэг. Тэгэл Яг түүхийн хүмүүс биш байна. Яг үнэ л хэлээ. За чи тэгвэл хугацааг нь хэлээд өгч. Тэд он гэдэг. Тийм. юуны ардын өсгөлөөс өмнө эрхчлөөний өсгөлийн үйл гэсэн. 1912 он. 12 он. 12 оны Тэгвэл урагшаага юм бол биш үү? Ёншгот. Манж. Харин урд зүг л хүн байх шиг байна да. Тийм. Тэгээд тэр хүн энд одоо амар чухал Тэр хүний зураг байгаа болохоор Ёншготой гэж Ёншгот гэсэн гэж болов. байгаа юм Тийм байна. байна, тийм Тий. байна. Зурган дээр нь өөрөө Тий. байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр Манжийн төгсгөлийн үеийн Хамгийн сүүлийн хааныг бол юм мэдчихсэн сайхан асуусан. Тийм. Тэр биш. Аа. Юу лээ? Тэр хүн чинь айгу сонин цолтой байсан л шүү дээ. Ифтяс. Ифтяс. Хуйг нэр. Тийм пүй чи Ифтяс гэдэг. За манж унаад дундад иргэн улстай холбоотой. За. За хятадтай байсан. Ёншгоо гэж. Тэгвэл тэн байхгүй шүү дээ. Ер нь бол Ёншго. Гоо. Ян огт байна да. Сүн яцсан гинтэй. Төгчл байна. Нөө Чанкайши өндөр Тэр чинь болохоор арай жоохон хошоо Хошоо ах, тийм 40 ялж авчихлаа. За ер нь бол гурван тэр тухайн юм дундад иргэн улсын гурван лидер ийм хоёрын тэлжлээ. аа Яг тийм. боровтхыг одоо олол. Аяг тэрийг л яах вэ? Хинчин хошоо илүү Дян Сапин. Тэр бүр Хошоо тий. коммунитет. За тэр Чанкаши чинь бол нэг юм байна шүү дээ. Тий. Тэгээ нөгөө пүй нэг юм уу? Биш. Сүн яцсан. Сүн яцсан. Яг хоо Чанкашигийн зураг байсан бол Чанкшкат ч гэдэг бодож байсан байл та гэдэг. Тэгээ Йото л хүн юм байна л да. Ёншгот. Яа биш яан тэгэж хөөрж мөрсөн баха. Тих бах. Янши Янши го. Хич хүн байж аа гэдэг. За ёо Юаншикай гэдэг. Яншикай тийм байна. Бүгд нарт дундад иргэн улсын Яншикай. 11 оноос хойш Манчестер тасардсанаас хойш хоёр дахь ерөнхийлөгч нь аахгүй. Тэгээд Аа. Юаншикай том дүрстэй мөнгөнд Том тоосыг манад юм бэл тий. лангаар одоо арилжаад Тийм. манайх нэг хэсэг ашиглаж лээсэн байна л да нөгөө төгөрөгтэй болохоос өмнө. Тэгээд наадах чинь Юаншгот гэдэг Юаншикай гэж байгаа. Тийм байна. Яншикай. Өстө сонирхолтой байна. За гоё Наа асуулт. чинь бол дахиад нэг ийм жоохон орчин үе юм уу эсвэл цагийн заасын хинт байгаад логик дөрөвдгийн асуулт. Тэгээд би нөгөө энд хоёр асуулт нөгөө etymology одоо үг бүрдэх ёсны тийм асуултуудаас аягүй сонирхолтой сонсогдсон. Латин, грек Үгний гаралтай төвхтэй, үгний гарал. одоо Нэршлийн тий. Тэрс хемоглобин, хемагрич гэдэг юм одоо тэнгуү цаар нь хема гэдэг үгийг мэддэг гэвэл хемагаар ихсэн ямар ч Цус үгийг цааш. Ер нь тэр латин үгнүүдийг Тийм гаргаад мэдчихэл их юм мэдэн шүү. Грек латин үгний нөгөө нэг суурийг мэддэг хүн бол нилээх Тийм бас штэ. мэдээллийг Одоо нөө фобиануудын өөртөө шингэх боломжтой гэдэг гэж надаас харагдаад. Тийм, феро юу лээ. Тэр чинь чи яг нэг бодоод алдсан байсан шүү дээ нэг ямар л төмөр тоглоомон боогон цуглуулдаг хүн юу гэж нэрлэдэг Юу байж гэж гэдэг. нэрлэдэг. Тэгсэн чинь тэр нь яг нэг юуг нь өгцөн ч байлаа те. Төмөр. Төмөр гэдэг утгатай грек үгч Үг юм байсан те харин те. За гүнжигийн асуулт. Гүнжигийн асуулт. Санийх бол гоё асуулт байна. Тийм байна. За би бас нэг хальт орчуулнаа. За энэ гайгүй амархан бах гэж бодож байна. За
Калифорни мужийн одоо аман захирагч байсан одоо Earl Warren гэж хүн байсан юм байна л да. Байсан юм уу одоо? За. Тийм, за. Шварценеггер үсттэй одоо. Үгүй одоо биш болсон. Үгүй өөр хаа. Тийм. Тэгсэн чинь тэр болохоор амар юм ядуу гэр бүл төссөн юм байна л да. Тэгээд аав нь хүртэл одоо тэгж нөгөө нэг одоо тоглоом шоглоомор тийм бид нэр жок хийнэ гэж ярьдаг штэ. Өөр л одоо нөгөө нэг бүр дэндүү ядуу байснаас түүнд тэр байгаагүй. Тэр те одоо цэг гэдэг шиг тэр байгаагүй. Тэр гэдгийн оронд нэг хоёр үг байгаа. Тэр юу вэ? Монголоор хоёр үг. Монголоор хоёр үг. Ер нь монголоор биш ч хоёр үг. Манай хоёр л амар ядуу. Тэрэнд тэрж байгаагүй гэж. Тийм, бүр ингээд тэрч байхгүй хүртлээ ядуу бүр гэж байгаа байхгүй. Тэгж өссөн гэж хүүхдээ юу яд юм биш үү? Тийм, одоо тоглож хүртэл хэлдэг тий. Тийм. Earl Warren. Мэдгүй байна л да. Яг хожимдоо бол амжилтанд хүрсэн мундаг улс төрч юм байна шүү дээ. Тийм. Яг хоо гэхдээ яг хоо тэр нэр нь бол яг энэ дээр бол нэг юу биш байна. Хамаарлахгүй. Зүгээр гол нь яг нэг бол юучгүй ядуу гэж хэлэх үү. Тэр чинь бол нэг жоохон хөөрцөн юм байх гэдэг шүү дээ. Тийм. Яг л өөрийнхөө хүүхдийг бас доромжлоод байж амар офенсив юм бас биш. Ядуу ээжч байгаагүй юм болов? Яриачгүй л. Тэр чинь тэгвэл аавынхын асуудал болчих юм шиг. Яг аав нь бүр тийм амар муухай нөгөө нэг юу байдаг. Дарк жоок гэдэг. Яг надад л зөв халаас малаас те. Гэж яг зүгээр санагдчихэв. Тийм одоо опшн гаргаж тавьж байна. За Халаас хоёр үг гэсэн шүү дээ. Онцлогын хувцс гэдэг юм уу те тоглоом нь юу ч гэдэг юм. Тийм бахна шүү дээ. Гадааддаа ч хоёр үг гэдэг чинь бас яа харахгүй хоёр үг байна л да. тийм. Гутлын ол. Гоё юм биш. Зоос. За юу яа? Тэгвэл хийн төхөө те. Ер нь буруу яваад байна. За эд зүйл биш. Тэгвэл наа чин нөгөө хүний мүс гэж ярьдаг шиг. Зүрх сэтгэл. За ер нь нэг тийм үсг тийм ядсан үү? Аз жаргалч байгаагүй. Мохоо. Нэг юм зүүн л нэг юм word play байна. Тийм нэг яг тийм юм. Сонсныхоо дараа тийм байна гэж бодлоо. Жохон хүүхдийг хэлж байгаа шүү дээ. Тийм жоохон хүүхдийг аав нь тэгэж одоо ярьдаг байсан гэж ярьж штэ тий. Манай хорных нэлээ ядуу байсан. Тийм. Бид нар энэ хүүхдээ бүр тэгдэг байсан гэж ярьж байсан шүү дээ. Тэрэнд одоо тэрч байгаагүй өөрөөр л тэгэл тий. Дүү бай. Үгүй. Дүү чи тийм үү гэдэг. Бодит болчихсон шүү дээ тэгэхээр. Бодит биш болчихж байгаа юм уу? Хийсвэр зүйл байх Тийм, хэрэгтэй. хийсвэр гэх юм уу? Хийсвэр зүйл гэвэл одоо тийм. Мөнгөний бодол. Мөнгө. Энд гэхдээ амар бас common хэллэг үү те. Одоо энэ хоёр үг маань амар нийтлэг байдаг хэллэг байх нь шүү дээ. Гэхдээ энэ бол American Dream. Ер нь биш. Ядуу хүнийг бас roast joke-лж болохоор joke юм байна. Тий, ер нь магадгүй тий. Гэхдээ энэ бас аль зүг рүү гэдгийг бас бодох юм уу? Нэг сэтэрхий зүү гэдэг шиг л юм байх. Америкчууд Wild West. Юутай талхны буулан юу идэ идэм биш шүү дээ. Идэм биш, идэхгүй. Харамлах сэтгэл мэтгэл гэдэг шиг тийм байх. Nickname. За Очиж байгаагүй. За ер нь ойртуулаад middle name. Тийм нөө одоо Америкчууд чинь дандаа хоёр нэртэй байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг одоо Earl одоо Jack ч юм уу Warren биш тий. Зүгээр ерөөсөө л Earl Warren юм байна л да. Тийм амар. За тэгдэгээс та нар middle name ч байхгүй шүү дээ. Та нар ийм л яддаг шүү дээ. Тэгтлээ яддаг гэсэн гэдэг. Тэгэл хөхрөөд идэг гэсэн байл да. Хүмүүст байдаг юм байхгүй шүү дээ. Хүн болгонд байдаг юм байхгүй шүү дээ. Одоо манай соёлд бол байхгүй шүү дээ. Тэгэхээр нөө барууны соёлд байдаг юм байна л да. Чамд ургийн огч байхгүй. Наад чинь нэмээд яах юм бол ингэж ялах юм шүү дээ да. Биднэрт бол алинд нь ч байхгүй бол гэдэг ч юм уу. Бас тэгэж ирээ зүгээр болох юм байна. Одоо би ч нөгөө амар хэцүү юм. Master Хэцүү факт олцохоороо. Яаж зөөлрөх вэ харин. Амархныгаа яаж жоох хэцүү болох вэ? Үгийн солиол тэгээд тэр чинь ингээд цаашиг хэдэн талаас нь эвлүүлж байгаа дараа нь тайзан дээр гараа харахаар гачи юм байна. Quiz Master хэцүү. Нэг 5 асуулт гоё асуулт олъё гээл нөгөө бид хэд чинь байн
Хоорондоо юм даа. Зүгээр л уулзсан гутаа асуулт асууж цаа зүрхний 30 асуулт байна. Хамгийн гол нь байж идэг. Ингрийн карманы гэдэг. Нөгөө Надад л байдгүй. бидэртэй зүгээр уулзаад ганц хоёр пив уух юм аа. Тийм маягаар ингээ бас өнгөрөв. Тулгай мулгачууд бас амар их асуулттай шүү дээ. Тийм тэлмүү амар асуулт. Тэлмэн бэк заяа. Тэгээд зүгээр байж идэм шүү те ингээл шууд уцаа оржлмаа. Тэгэл тэр чинь ингээл байнга нэмжин гэсэн үг шүү дээ. Ингээл энэ тэнд. Тийм. Гэхдээ тэгсэн чинь яг тэр нөгөө Lucky Star чинь LG чинь манай даваа ингээд өөрөө зохиож исэн асуултнууд дунд нь бэйсэн байгаа байхгүй юу? Тэгээд буруу харилцсан. Тэгэхгүй тэгээ өөрхий хэлэхэд нь бид нэр тоогоогүй. Тэгээд тэрийг зүтгүүлэх хэрэгтэй. Харин тэгээ хэлээд байгаа чи зүтгүүлээч одоо би наа чи мэдчих. би л дараа би чиний хажуу суугаад чамайг сонсоод ингээд чиний өмнөөс зүтгүүлъя гэд. Олон насыг тэр өөртөө юм зохиодог хүмүүс ч бас дасгал хийгээд байна л тийм. Одоо ямар сандаа түр яриадсан мэт нөгөө бэк чи одоо нөгөө хүмүүс за ийм эрдэм чи ингээ босод юмнуудыг чийж л одоо ч хэлэл фобиануудыг ч юм уу тий. Одоо тэр worldly үгнүүдийг хардаг ч юм уу тэгэл ерөөсө байнгын ингэж өөрийгөө ингэж яагаад нь штэ бэлдээд тий. бэлдэлтэй. Тий. Мико асуулт байгаа юм. За Микогийн асуулт. би нэг асуулт асууя. Өрөөний гадна талд 3 унтраалга. За. Өрөөнд дотор 3 чийдэн. За танд ганцхан удаа л өрөөрөө орох боломж байгаа. Тэгээд аль чийдэн аль унтраалгатай холбоотой вэ гэдгийг нь олох хэрэгтэй. Нэг удаа өрөөрөө орно. Өрөөрөө ганцхан удаа л орно. Тэгээд 3 унтраалга 3 чийдэнг одоо зөв олох хэрэгтэй. Нэх гэдгийг оо. Оронгуудаа нэг лампын сугалж авангуудаа гарангуудаа нэгийн дараа. Тэгээ нөгөө хоёрын. Нөгөө хоёр нөгөөх нь бас онтрааж асааж үзье. биш биш. Тэгэхээр чин гол нь унтраалга нь өрөөнөөс амар хол болохоор унтраалга нь өрөөний гадаа байгаа л гэж байна. Харахгүй л юм. Харахгүй байхгүй. хаалганы өрөөгөө хаачих юм биш. Тий, хаалттай. Би бол ингээд тэгвэл хинч штэ тэгвэл. Тэгвэл хин. Тэгвэл би та хэдээс юм асуугаад яах юм? Наа чин болвол за тэгчи тэгх юм байна. Тэгэхээр чи асаачаад орно гэсэн үг. Тэгээд яг аль нь альных нь вэ гэдгийг л ерөөсөө л олно. нэг удаа орж ирээл олно. Тас. Тэгчлээ. За ялц. За хэл. Бит хоёрыг аваар. Юу яах юм шүү? квиз мастер хүн байна да. Асаалтаа орж болно шүү дээ. Болно. Ингэн заяа. Миг гэрлэг амар удаа асааж байгаа. Халаад Унтраан гутаад дахиад нэгийг асаачаад оронгууд нэг нь хүүтэн нэг нь асаалтаа нэг нь халуун байна гэсэн. баяр хүргэе. За баяр. Авлаа. За өстө 2 оноо. Баяр. Тэгээ ер нь нэг 5 минут орчим асаалтаа байх ламп өөрөө хаалчихна. Тэгэн гутлаа тэрийг 5 минут хүлээж агаад унтраагаад дараагийнхыг хоёр дахьыг нь асаачаад ороход хоёр дахь ч холбоотой ойлгомжтой. Эхний унтраас нь та чинь халдсан холбоотой. Гэрлэн дээр ямар төлөв байж болох вэ? Асаалтын хамтралтаас гадна халдаг. Одоо харин ингэдэг гэдэг ааш логик. Зүүн юм ярих нөгөө бөмбөг нөгөө суглаагаар ингээд нөгөө бөмбөгнөөс ингэж ингээд аваад энэ азтай гэж хэлдэг шүү дээ. Тэрэн дээр чинь хараа хөрөгчин дотор амар олон бөмбөг байлгаж байгаа. Тэгээд яг юуныхаа өмнө нэмээ хийдэг гинэ. Эргүүлийнхаа өмнө. Тэгээ хүүтний Тэнгүүд нөгөөт нь ингэж хайж байгаа л яг хүүтэн бөмбөг аваад гараад ирдэг. Чи бас яг тэр саяны лог асуултны бас нэг Тэнгууд шууд амжуулалт өвөр шүү дээ. Тийм байна. Тэгэл гараа шалгуулах хүүхдээ гараа нэг биадтай. тодорхой нэг юу байдаг л ах л та тийм. Окей. За баярлалаа. Хамгийн анхны дугаарын зочдоор сүрэлцэн ирсэн хоёр квизчтэй баярлалаа. Тэгээ одоо нөгөө нэг өөрийн үндсэн мэрэгчлээс гадна квизчин гэдэг мэрэгчлийг бараг эзэмшсэн. Ябраач өөр ялангуяа яг нөгөө нэг нэвтрүүлэгдээ доор квизчин гэж А орчихсон. тийм шүү дээ. Тэгээ тэр тийм чинь гоё болж ингээд байгаа. асуусан чинь за квизчинг авчиж тэгээд Тэгсэн чинь хүмүүс тэрийг скриншот хийсэн энийг хараа ингэж юм гэдэг. болмоор байна. ийм болгоцсон байсан. Тийм үү? Яг болгоод болгоцсон байлаа. Тэгээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаартаа бас өөр бус танаа багийнхнаас ч тэр бусад одоо байнгын квизчин залуучуудаас за бас нөгөө сүүлд шинээр бага үүсгэж гоё хүчтэй гарч ирж байгаа залуучуудаас ч юм уу тий. Тэр тийм оруулах Чи нэг өөр community юм байдаг шүү. тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд анхны дугаар маань энэ төрөд өндөрлөлөө. Баярлалаа.
Баярлалаа. За урьж оролцсоосанд баярлалаа. Манай ивентийг сонирхож үзээрэй. Гоё шүү. Нөгөө хүмүүс нь өөрсдөө яриаг аваад нөгөө оролцож байгаа Хүмүүс нь их гоё айтайхан хүмүүс эд шүү. Танилцсан, найзлын хамт олон болцгоо гэдэг. Одоо тэгээ дахиад бас нэг гоё сонсдог подкасттай болж байгаа шиг байна. Тэгээд та хэдтэй ч гэсэн бас амжилт хүсье. Тэгээд одоо 4 дахь өдрөөл уулзъя да. Баярлалаа 4 дахьт уулзъя. 4 дахьт уулзсан юм шиг дээр. UB Quiz Night гэсэн Facebook хуудас болон группт нэгдээрээ мэдээж Quiz Night-ийн сайт руу та хариу орвол манай ивентийн ширээг захиалах боломжтой. Хаана гарах юм. Тэн гэдэг. За баярлалаа. За баярлалаа.